Би хэлийн зэрэгт 18 тагаас л ажиллаж эхэлсэн. Тэр үед би их орнооч мэддэггүй байсан, хилээч хаана байдгийг нь ойлгодоггүй байсан. Хил дээр очиод хэдхэн хоноор их орн гэдэг чинь энэ юм байна шүү дээ. Энэ чинь миний юм байна шүү дээ. Гэдгийг л ойлгож эхэлсэн. Та нар өнөөдөр хүүхдүүдэд хилийн зэрэгт явуулаад хил дээр нэг 2 хоногчаад хүрээд ирлээ. Тэр хүүхд чинь би буцаад явъя. Тэндээ очимоор байна гэж хүрээд ирнэ. Хилийн зэрэгт нэг жил аль паачаад хилээс хөндөрөөд явахдаа уйлаад явдаг. Эргээд ирдэг. Хилээ дурсдаг. Бид нар бас нэг практикт буруу алдаа хийж л байсан байд. Манай малын хулгай зөрчил их гардаг. Овс завхан туваагийн хэсэгт тэр аймгийн цэргүүдийн аль паалахгүй өөр аймгийн цэргүүд аль паалгаж байсан байхгүй. Тэгээ сүүлдээ тэрний ухаарад тэр орон нутгийн цэргүүд тэндээ аль паа гарчин зэрэг жинхэнэ хулгай тасарсан шүү дээ. Өнөөдөр увсаа цэргүүд аваад увсын цэргүүд хилээ хамгаалсан зүйл байсан шүү. Тэгэд тэд нар чинь их орон минийх юм гэдгийг л мэдэрсэн. Өнөөдрийн залуучуудыг бас муу гэж болохгүй л. Нийгэм тийм. Хурдтай хөгжиж байна. Технологи нь тийм. Гэхдээ тэдний язгуурын шин чанарт нь эр хүний шин чанар байж л байгаа. Их орон чинь элэг зүрхнээс уяатай байдаг. Илгэндээ бид нар тэрч явдаг. Сэтгэлдээ бид нар тээж явдаг гэдгийг л хэлээд байгаа. Та нар их орноос гараад явхад л дотор ч хоосон оргол явчихна. Их орондоо буцаад хүрээд ирчихэл чээ чин дүүрээд ирчих. Энэ л том мэдрэмж бол их орн. Тэгвэл дэлхийгээр тарсан тэр бусад монголчууд их оронгүй гэж хэлэхэд эвгүй. Их оронтой. Гэхдээ тэд нар гидс сатгаланч сэтгэлэн хоосоо явж байгаа. Энэ л тэднэрт бол гамшигт.